Ингээд та бүхэн манай тавтай морил. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? Шири боги хоёр нь ажилдаа явж байна. Өглөө манайхаа ийм их трафиктэй байдгийг. Хурдны зам шүү дээ. Одоо энэ чинь 60-таа явах хурдны зам. Тэгэхэд одоо бид хоёр 10-15-таа л явж байна. Өглөөдөө бид хоёр нэг бараг цаг 10 минутаас цаг 30 минутын хооронд унджаар явдаг. Орой эрэхтээ бол 40 минут яваад ирдэг. Өнөөдөр 10 сарын 10 2019 он. Өнөөдөр миний Ширигийн төрсөн өдөр. Шири тэр сая ажилдаа ирээд Шириг замдаа буулгачлаа. Ажлын гадаа ууши ямид. Харин богийн гэрийнхээ ойрхон байдаг хятад дэлгүүр дээр ирж байна. Great Wall гэд манахаас нэг 5-6 минутын зайтай байдаг хятад дэлгүүр. За ингээд оръё. Хятад дэлгүүр яах гэж ирж байгаа гэхээр манах айскрим зардаг байхгүй мочи айскрим. Тэгээд манай гэрийн ойролцоо дэлгүүрт байхгүй. Уг нь Ширитээр Солонгос дэлгүүрээс авдаг. Тэгээд Солонгос дэлгүүрээс авах боломж авахгүй. Хятад дэлгүүрт заримдаа байдгийн. Юу ч гэсэн ороод үзье. Манай энд өглөө ороод бас нэлээд сэрүүхэн байдаг болсон. Богийн хөрч хөмсөд ажил дээр байнга нүсээ богоо дээшээ ингээд боочхоор бас хуух маань жоох өвдөд. Тэгээ ажиллахгүй үедээ ингээд үсээ задгаа тавиад бас хуухаа амрааж байгаа манайхаа. Би та нарт эрэхтэй дэлгүүр орж сонирхуулах уу? Гадаанда нэг хөөрхөн хоёр арслантай. За бүгдээр орцгоё. Рентэн байрлалтай Great Wall Ranch Market гэж бас хэлдэг. Хятад дэлгүүр. Хаалганыхаа хоёр талын тэр хоёр том арслантай. Акиата бол ер нь ойрхон. За харцгаая. Мантуунууд энэ дотроо юу гэх юм бол хараа ингээд тагцсан 4-19 барбекю порк дотроо гахаа махтай мантуунууд байна. Дэлгүүрийг Бээжин ногосгүйгээр төсөөлхийн аргагүй шившин Бээжин ногос гарчиж. За Бээжин ногос гэж юм. Би бүхлээрээ болохоор $22, тал нь $12. Доошо бүр тосон дуусч шин. Энд тэгээ бүр дотор ихтнүүдийн чадсан юм шүү. Сая хятад дэлгүүр ороод айскрим авчлаа. Одоо Ширигээ сайхан өглөөний цай чанж өгнө. Шири өнөөдөр Шири сүүлийн нилээд хит хоног гоё бургер, бекон чизбургер идэгээд тэгээд эсн нэрээ замаараа Фред Майер орж нэ бургерийн материал. Ямар хүйтэн байна манайхаа. Амар хүйтэн байна. Дээрээс нь би бергийг хэлэх үү. Богийн бүр өчигдөр жингээ утсан чинь та нар хэдэн паунд болсон бэ гэж бодож байна. 47 кг болсон байлаа манайхаа. 47 кг буюу 105 паунд гэсэн баха. Яагаад ингэж хаяад байгаа бол та? Үмэд. За айскримээ тавиад Ширигийн маань төрсөн өдөр миний хань Ширидээ маш их хайртай богийн миний хань чам анх надтай танилцсанаас хойш одоо хүртэл гэдэг чинь бид 99 он танилцсан 20 жил миний хань яг нэг суур зангаараа анх надтай танилцахдаа яаж надтай харьцдаг байсан яг тэр хിവэрээ харин илүү одоо хайр халамжин зузаараад сайхан 3 хүүтэй олоод 3 хүүтэй үлгэр жишээ сайн аав. Миний хань чинь хайртай шүү ханда. Ямар ч гэсэн замаараа тэгвэл Фред Майер ороод Ширидээ бургерийн материал аваад өдөр сайхан бургер хийж өгье. Өнөөдөр Шири богоо хоёр бүтэн ажилтаа болохоор нилээ завгүй өдөр авахаа. Тэгтээ сая өнгөрдөг бүтэнсээ өдөр битөөс чи амраад Ширигийнхэн төрсөн өдрийг тэмдэглэчихсэн. Дараад энэ за явъя бог ямар ч тухгүй болчлаа дараад. Өнөөдөр манай ууши ямаагаар амуугийн холон маань зорчлоод
Булангаа зүгээр явж чадахгүй. Богийн блогт нэг 5-10 минут оруулчихъя л та гээд. Уугаад ажиллаас ингээд хойш нь татаад байна шүү дээ. Булан надад сүүлийн үед одоо Монголоос ялангуяа Монголоос сандаад байгаа. Өглөөний цайнд яг юу уувал тохиромжтой вэ? Өглөөний цай болохоор аягүй чухал байхгүй яа. Тэгэхээр өглөө 7 цагаас 9 цагийн хооронд яг хүний цус өглөө осмод ялгардаг. Тийм болохоор цөсөө сайн ялгаруулах цусны одоо үйл ажиллагаа аягүй юм байдаг. Тийм болохоор өглөө олгомод хамгийн тохиромжтой зүйл өглөө осоод ширгээс уусах. Тэгээд за тэгээ ширгээс уусны дараа хүний ходоодны орчин сайхан тэнцвэрчээ бэлэн болдог. Одоо энэ бүтэн өдрийн туршид энерги ирж хүчтэй хаалга шингээх бэлэн болоод тэгээд тэрний дараа болохоор зүтэн бодааны үзчихэл зүгээр. Жишээ нь одоо гурван бодааны зүтэн байж болно. Хар бодааны зүтэн байж болно. Бодааны холбооны зүтэн байж болно. Авиасны зүтэн байж болно. Ийм зүтэнүүд болохоор удаан чанцсан хилцаан алтлын мөр хийцэн зүтэнүүд бүрт байж байна. За тэгэхээр тэр маань бодоод дараа аягүй хурдан одоо шингэдэг. Тэгээд өглөө асуугаад бид нэр бодоод олгоод яа бид нэр өглөө асууж байгаа юм. Өглөө асуугаад бид нэр өглөө асуугаад энэ өөрлөө цацчихвал ямар аа шиг тийм одоо өглөө асуугаад бид нэр цацчих шиг байна. Тэгэхээр өнөөдөр би болохоор байлгаа цайсгээд би анх удаа ууж үзэх чинь өглөөний цаг юу арсан би хэлээ ясны шил ясны шилөө би ерөнхийдөө гэртээ нэг 4-5 литрийн нэг даа хийгээд тэгээд бүрийн жижигээр нэг одоо аюулны хэмжээтэйгээр хөрөн зэглэлтэй байг тэгээд үлцчихдэг өгтөчдөг. Тэгээд өглөө асуугаа гэртээ 2 хүн халаагаад тэгээд дээрээс энэ улаан чавнаас нэг хүний 2 орноор хийдэг. Тэгээд энэ гожил буюу улаан үзэм энэс болохоор нэг 10 ширхгийг хийгээд нэг хүний 10 ширхгийг хийгээд тэгээд энэ марк бэнэс нэг хүний нэг одоо том албаг юм уу эсвэл 2 жижиг албаг хийгээд тэгээд уцлж нэг 2 минут уцлах хийгээ. Өөр нэг бантан шиг байна. Би харуулах юм байна. Камерт мань харагдаж байна. Бүр ингэ бантан шиг юм байна. Аюулсаа үнэхээр тэгээд бид нар ахлаар мадад ногоон борцог, цагаан борцог, улаан борцог гэх одоо яадаг. Тэгэнгүүт энэ ясны шүлний ард нэг юм баяртай. Дараа нь санхаа гоё. Бас тийм баяртай биш. Тэгэнгүүт ясны шүл гэжлээ яг ингээд шүлтэй улаан энэ ман бин гэдэг чинь ерөөсөө би ногоон борцыг бид нар боловсруулаад тэгээд юу бутлал одоо энэ ногоон борц байхгүй л өөр төрлийн борцууд хийж болох уу? Ерөөсөө өглөөний тэгэхээр одоо өглөөний будааны зүтэн гэж шүү. Өглөө усаа заа сайхан ширгээсэн усаа мөнгө аямд сайхандаа игээд халуун өглөөнд уучаад хэдэн минутын дараа ер нь зүтэнгаа уух тохиромжтой. Ер нь бол 5-аас 10 минут 30 минут гэж байна. Энд бол 7-аас 9 цагтаа багтаа. Тэгэхээр будааны зүтэн ихтэй за нэг хүн орж ирэх гээд байна. Будааны зүтэн ихтэй будаагаас угааж агаад тэгээд усан дотор туслахад удаан болох гэсэн үг чинь. Тэгээд давс перцгээд тэр болоо юм. Баг перцэг шаардлагатай. Перцэг. Hi guys, welcome. Dining? Yeah. Sure. How about have a sip? Улаан хүн ороод ирлээ. Гэтэ өглөөний цайнд зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Би ингээ хулангаас асуух юм их байгаа боловч манай яг нэг хоолны цагны цаг таараад тий. Баярлалаа хулаа. Ирсэнд маш их баярлалаа. Амжилт манайх ингээ өглөөний цагаа сайхан зутан будаа идэж өглөө эхлүүлээрэ. Баярлалаа. Өглөө өдөр болж байгаа залуу. Өнөөдөр бургер идгээд цаад өгөөд богийн сайхан чиз бургер идэж өдрийн хоол. Onion, bun. Мэдээж бургерийг French fries гэгээр төсөөлхийн аргагүй. French fries, зөндөө French fries. Зак шири тойрон ланч бэлэн боллоо да. Давхар махтай cheeseburger. Ширигийн өнөөдөр төрсөн өдрийн захиалга. Oh yeah. Шири хэдийг идэх вүлээ? Хэдэн бургер идэх гэлээ? Хэдэн бургер идэх гэлээ? Чүдэн. Идчихээ дараа нь хэлэх юм уу? Окей, за сайхан болоо минь. Кетчуп ах уу?
Хүмсэндөө. За. Манай 10 сарын азтнаа нэр боогийн нэг гой шалгаруулъя гэж бодоод боогийн үгэн сар болгон азтан шалгаруулъя гэж бодож исэн боловч тэгээд ойши ямын нэгцээс хоошоо алдан гоног болоод байгаа. Уучлаарай та нар минь. Харин 10 сарын азтангаа бүгдээрээ маш гоё. Та нар лав хизэж бодож байгааг байх гэж бодож байна. 10 сарын азтан маань ямар шагнал хүлээж байгаа гэж бодож байна. За бүгдээрээ дог хүрээрээ бодоорой. 10 сарын азтан ямар шагнал өгөх вэ? Тада! Манай гуравтай бичлэн танилцсан. Ирмүү, Эднан, Эвен гуравтай бичлэн танилцж өдрийн хоол иднэ. Манай Ирмүү мөн блог хийгээд манай блогт орно. 10 сарын азтангаа би бүр өмнөөс нь баярлаад байна. За тэгэхээр Монголд байгаа хүмүүсүүд маань оролцоорой гэж блогийг гуйж байна. Монголд байгаа бидний блогийг үзэж бай. Блог болгоны маань доод сэтгэл бичдэг хүмүүсээс маань оролцоод төрүүлээсэй гэж бодож байна. Блогидаа байнга мессеж сэтгэл бичдэг хүмүүсийгээ блогийг бүр мэддэг болсон. Тэгээ та нартайгаа аль үжээ найзууд, танилуд ингээд ах дүүс юм шиг бүргээ санагдаад байгаа. Тэгэхээр та нараас маань бүгдээрээ гоё идэвхтэй оролцоод 10 сарын азтан болох болтгоо гэж өрөө. Азтан бол шалгаруулалт маань маш энгийн. Та нарын одоо үзэж байгаа энэ блогийг паблик тохиргоон дээр тавиад шеэр хийн. Амун энэ дээр хараа блогийнхаа Facebook блогийн slash page байгаа. Энэн дээр та нар минь дагаад блогийн миний блогийн бат за би биччихье. Блогийн бат page байгаа. Гэхдээ энэ маань 5000 найзтай олцсон болохоор би хүн нэмж авч чадахгүй байгаа. Тиймээс та нар минь блогийн slash page руу бүгдээрээ ингээд ороод ирнэ. Тэгээд орж ирээд тэгээд тэндээсээ ингээд гоё шеэр хийгээд өөрийнхөө Facebook руу паблик тохиргоон дээр шеэр хийгээд 3 найзыгаа меншн хийгээд болоо. Сэтгэгдэл дээр заяа. Айгу амархан манайхаа. Монголд байгаа та нар дундаас маань шалгараад тэгээд блогийн өнөөдөр 10 сарын 10 шеэрийг маань төрсөн өдөр. Тэгэхээр дараагийн бүтэнсэн өдөр буюу 10 сарын 17-нд бүгдээрээ гоё гэж манай хүмүүстээ уулзахаар тохиолдох. Тэгэхээр хагас аймаг бүтэнсэн өдөр манайхаа уулзах боломжтой. 1-5 өдөр угаасаа цэцэрлэгтэй болохоор уулзаж явчихгүй. Тэгээд ирмэн хүүгээсээ гойгаад ээжийн хүү 2 дүүгээ авч чаад 10 сарын азтантайгаа уулзаад сайхан хоол идээд тэгээд блогт оруулаараа боломж байгаа юу гэсэн чинь болно гэсэн. Тэгээд ширийг маань төсөө өдөр өнөөдөр шүү дээ 10 сарын 10. Тэгэхээр нэрээ бүгдээрээ гоё ураг хүнтэйгээ азтантайгаа ширийнхаа төсөө өдрийн кекийг үлээгээд тэгээ блогт орё. Ямар гоё юм бэ? Би бүр та нарын хүмүүс баярлаад байна. За ингээд блогийн ямар ч хэсэг бичлэгээ аль болох хурдан эдит хийгээд тэгээд та нартай хүргэе. Удахгүй баяртай уулзъя. Ава, төсөнөтнэ. Минь. Ой. За миний хөө дуугаад болчих. Хаада зориулаад. Төсөнөтнэ. Төсөнөтнэ. Хүргээ. Төсөнөтнэ хүргээ аваа. Төсөнөтнэ хүргээ.